Улсын хурлын дарга хэрхэн гишүүдээ Монгол Улсын хурлд гарц намын бүлэг засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай асуудлаар хуралдаж Монгол Улсын ерөнхий сайдад тодорхой бодлогын шаардлага хүргүүлэх зүйтэй гэж үзсэн. Улсын хурлд гарц намын бүлэг ард иргэдийн амжиргааг дэвшлүүлэх, бизнесийн орчныг сайжруулж, үндэсний аж ахуй нэгжүүдэд дэмжих, ардчлал сайн засаглалыг бэхжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын ерөнхий сайдаас дараах бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг шаардж байна. Нэгдүгээрт нь Монгол улс авилгалын төсөөлийн индексийн эренбэр сүүлийн 10 жилд 42 байраар ухарсан авилга улс төр эдийн засгийн тогтолцооны асуудал болсныг илтгэж байна. Тиймээс авилгалын их үндэс болсон эдийн засаг дэх төрийн оролцоог бууруулах, шударга өсгийг бэхжүүлэх хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Яам болон сайд нарын тоог 50%-аар цөөлж, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20%-аар бууруулах, төрийн албаны мэргэжсэн улс төрөөс ангид байдлыг хангаж ашиг сорилтын зөрчлийг таслан зогсоох шаардлагатай. Төрөмчт аж ахуй нэгжүүдийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, орон тоог нь 2 дахин бууруулж, үр өгөөж, бүтээмжийг эрс дээшлүүлэх шаардлагатай байна. Авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тууштай тэмцэх, хуулийн байгууллагуудын хараа тус байдлыг хангах хүрээнд бодлого боловсон хүчний шинжилгээг хийх шаардлагатай байна. Сонгуулийн санхүүжилтийг илт тод болгож, мөнгөний хамааралгүй шударга сонгуул явуулах эрх зүйн орчиндор бид анхаарах шаардлагатай байна. Хоёрдугаарт нь хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн гадаад валютын ханш өсөн нэмэгдэж, төсвийн алдагдлыг үнэлгэрж, эдийн засгийн хямралтай нүүр тулах эрсдэл бодиттой боллоо. Иймд иргэд аж ахуй нэгжүүдэд хямралаас хамгаалж эдийн засгийн тодорхой өсөлтийг хангах шаардлагатай байна. Үнийн өсөлтийг сааруулж ханшийн тогтвортой байдлыг хангах замаар айл өрхийн бодит орлогыг хамгаалах. Төрийн хүнд суртал хяналт шалгалт татврын дарамтаас бизнес эрхлэгчтэй чөлөөж, хувийн өмчүүлэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хөвшилд ногдох татврын дарамтыг 20-с доош хувиар бууруулах шаардлагатай байна. 2025 оны улсын нэгдсэн төсвийг тодтогч, төсвийн урсгал зардлыг 20%-аар танах, төсвийн худалдаа авалт, хөрөнгө оруулалтыг бодлогоор үндэсний аж ахуй нэгжүүдэд дэмжих, мега гэдэг төслүүдийг эдийн засгийн үр өгөөжийн хувьд эренбэлэн үр ашиггүй төслүүдийг зогсоох шаардлагатай байна. 3-дугаарт нь Монгол хүний амьд явах эрхийг хангаж, амьдрах орчинд тулгуурч өөрсдлийг арилгах нь Монгол төрийн нэн тэргүүний үр мөнгөдийг ухамсарлан бас дараах чиглэлд тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Дулааны цахилгаан станц 3 дугаар станцад гарсан Ослын улмаас 2025-аас 26 оны өвөл цахилгаан дулаан хангамж дутагдах эрсдлээс сэргийлэх эрчим хүчний хараат байдлыг бүрэн алхах замаар салбарын реформыг бодитоогоор хэрэгжүүлэх шаардлагатай. Агаар орчны бохирдолтой тууштай тэмцэж ирэх жилүүдэд утаанаас бүрэн ангижрах зэрэг ийм бодлогын шаардлагуудыг Улсын хурлд гарц намын бүлгийн зүгээс ерөнхий сайдад бас танилцуулж шаардлагыг хүргүүлж байгааг мэдэгдэе. Улсын хурлд гарц намын бүлэг анхаарал тавьсанд баярлалаа.